Чамайг нисхийг би харахыг хүсдэг. Чи шоу болоорой. Заавал. Өдчин алган дээр бог, тэндээс тэнгэр өнөртөндөө. Чи хүүх шоу болоорой. Тэгээд хизээч эргэж ирэхгүйгээр надаас нисэх зоригийг чи гарга. Учир нь надад чамаас бас эндээс холдох зүрхүүгүй. Инээмсэглэл гуниг хоёр чинь надтай үлдэг. Чамаас хойш би инээмсэглэлийг чинь нүүрэндээ, гунигийн чинь зүрхэндээ зүй. Чамайг дорсохтаа. Чиний гурван дэвлэлээр би зүүд болно. Их тод хэрнээ сэрхэд мартчихдаг тийм зүүд. Надад амал шоу болоорой. Ахмадуудаа бол бас залуучууд ч бас хүүхдүүд ч бас нэг талаар бас арай яхан өөр л болчихлоо ямиг өөр нүдээр хардаг. Угаасаа ч одоо соёл нь өөрөө ийм түгээмэл универсал шинжтэй болцсон юм шиг одоо бид нар энэс цугтагаад энэнд ямар шүтээд энэ юунд заавал яваараа хүүхдүүдэд дугуйлд яваараа гэдэг юм биш юм чинь. Тэгэхээр одоо энэ чинь аргагүй шүү дээ. Одоо бидний одоо энд ингээд өртсөн зарим номнуудыг харахад чинь энд Ишигуро, Элиот, Достоевский, Жорж Мартины нөгөө хаан ширээний тоглоом бүгдээрээ Библиэс авсан. Гарчиг нэвтрүүлгийн 3 дахь удаагийн алгасаж болохгүй ярилцлагын маань эхний дугаар эхэлж байна. За энэ удаад бид нэлээд өөрөмөц сонин номоор алгасаж болохгүй ярилцлагуудаа эхлэе гэж шийдсэн. Энэ бол дэлхийн уран зохиолын магадгүй хамгийн их ишлэгдсэн, хамгийн их нөлөөлсөн, хамгийн их бүх тодголуудыг хамаатаж болох нэг ном байгаа. Энэ номынх нь нэр өөрөө ном гэдэг утгатай. Одоо бидний мэддэг дарма дахма гэдэг эртний Европ энтхэг хэлний тэр үг бол эртний еврей хэлэндээ тора гэдэг утгатай тийм үгээр илэрхийлэгддэг. Энэ үгийг анх грек хэл рүү орчуулахдаа библиос буюу грек хэлний ном гэдэг үгээр орчуулсан. Яагаад энэ ном өөрөө ном гэдэг үгний дээд утгыг илэрхийлж шүү. Ингээд бидний яриа эхэлнэ. Энэ бол Библийн судар. Мэдээж хүмүүс янз янзаар түлээж авах. Зарим хүмүүс магадгүй шашин судалчлаа, харийн шашны номын тухай ярих гэлээ дургуутжээч магадгүй. Гэхдээ энэ бол дэлхийн уран зохиолын ширгэшгүй их ундраг болсон бүтээл юм аа. Дэлхийн энэ үгийн урдлаг гэдэг юмны анхны их үндэс нь ерөөсөө одоо энэ номноос энэ Библи гэж энэ бүтээлээс ихтэй гэд айл эртнээсээ дээр үесээ ялангуяа одоо энэ манай барууныхан гэж бид нар ярьдаг барууны соёл бол ерөөсөө эндээс одоо нөгөө хууль, цааз, төр, эрх за тэгээд энэ урдлаг уран зохиол ялангуяа одоо энэ уран сайхны ертөнц үгийн урдлаг гэдэг юм бол ерөөсөө эндээс ихтэй гэдгийг угаасаа бүр эртнээсээ одоо тэр философтч тэр шашиндаач тэр манай урдлаг гооцын гонолтч тэр ер нь одоо хүлээж зөвшөөрсөн ингэж одоо ярьдаг одоо баталч нотолдог ийм өөр эртнээс ийм уламжлалтай энийг нэгдүгээр хэлэх байна. За нөгөө талаар ер нь одоо яахтай сая бас манай аюурсан маань хэллээ. Тэр энэ Библи бол их олон удаа хангалттай гэдгээр бол хамгийн гэдгээр бол олон юмны хэд яригдах. Энэ одоо хорвоо ертөнцийн хамгийн олон хэвлэгдсэн хамгийн олон хүнд одоо их одоо үзэл санааны хувьд гэх юм уу их нөлөө үзүүлсэн. За тэгээ одоо олон талаар бол үнэхээр одоо их тийм анхдагчийн хэмжээнд яригддаг ийм одоо их том суур хүндрэлтний одоо суур гэж хэлж болохоор тийм бүтээл бол ягарахгүй одоо энэ Библи сая тэгээд энэ дэрийг нь гард үүслэдэг
сонирхолтой тэр тайлбарыг нь сая ярих шиг боллоо. За миний хувьд бол яг ихтэй сургуульд энэ уран зохиолын хичээл гэдэг юмыг заамруулж бараг 30-40 жил болж байна. Тэгээ нэг үе бодвол одоо бас энэ Библи болоод уран зохиол хоёрын хоорондын харьцаа холбооны тухай ярих энэ төр бол одоо их чөлөөтэй гэх юм уу та хүн болгонд их хүртээмжтэй нэг ахтар нүд амн дээшээ доошо болоод байхааргүй тэгж хүлээж авдаг болцсон ийм цаг үе л дээ. Өөрөөр хүлээж авдаг үе бас байсан уу? Анх одоо багш болж явах үед юун одоо Библийн тухай ярил баг одоо тэр үеийн нөгөө би их ахтар 5 мянга гэж биш шүү. Ер нь л одоо бурууд нь нөгөө нам талаасаач гэдэг юм уу, үзэл суртал талаасаач гэдэг юм уу, баг арга хэмжээ авах хэмжээний тийм цаг үе саяханд байсан. Одооний хүүхдүүд сайн мэдэхгүй байх л та. Тэгээ тэр үетэй харьцуулахад бол одоо энэ Библи уран зохиолын хоорондын холбооны тухай юм уу, Библийн тухай ингээд яриад сууж явахд л одоо хүн учиргүй нэх гайхаад одоо энэ төрөө болоод байхааргүй тийм цаг үе иржэлтэй. Тэр ягарахгүй одоо энэ уран зохиол гэдэг юм бол Библиэс салгаж ойлгож үнэхээр болшгүй. Ер нь одоо би өөрийнхөө оюутнуудад бол оюутан болоод орж ирэхээр нэгдүгээр курст манай энэ хэл утга зохиол чиглэлийн мэргэжлийн ангийн оюутнуудын хамгийн ихний одоо семестрт хамгийн ихний үйлдвэрлэлд дөнгөж оюутан болонгууд нь Библи гэж ийм одоо зохиол бүтээл мэдхүү хүүхдүүдэд уншиж үзсэн үү гэдэг яг нэгсдэ турш асууж байгаа хэрэгэлтэй. Тэгээд мэдээж зарим нь бол бас жаахан ичид зовох одоо нөгөө янз янзын шашин машин гэдэг талаас нь ойлгоод багсгүй л да. Тэгээд зарим нь бол бас үзэж харсан мэднэ энэ гэж хариулах хүүхдүүд бий нэтэр янз янз л да. Тэгээд яг одоо бас тэгээ багш ухаантай болохоор би ч одоо нүүдэлтэй юм хэлэлтэй аминдаа за хүүхдүүд энэ төр Библи гэж бүтээлийг ялангуяа одоо тэр хуучин гэрээг нь заавал унш, бүр заавал. Тэгэхээр энэ одоо би даадагт одоо сургуульд ороод ирэнгүүт чинь гинтхэн л одоо шашин шүтлгээрээд л энэ төрөө болоод байгаа биш шүү хүүхдүүдээ. Одоо настай хүмүүс юм уу, өөр мэрэгжлийн хүмүүс энэ төр бол тэр талаар бас бодож болохыг та нар ч гэсэн одоо тийм бодол санаа заримд нь төрж иж магадгүй. Тэгэхээр яагаад ингэж хэлэх зэрэг ерөөсөө энэ уран зохиол гэдэг юмны одоо их суур ер нь одоо альбаа улсын төсөнд бол өөрийн гэсэн уламжлал эртний одоо том тийм одоо текстүүд байдаг л да одоо мэдээж одоо манай Монголд ч байгаа. Тэгэхдээ ер нь одоо дэлхийн уран зохиолд одоо ялангуяа одоо энэ өнөө цагт ч одоо яхаарахгүй бид нэр зүхтааж уншихгүй одоо өнөө цагийн олон юмыг тодорхойлж байгаа энэ барууны ертөнц юм уу, барууны урлаг уран зохиолын эсэлгээнд одоо их онцгой нөлөө үзүүлсэн одоо тийм анхдагч бүтээлийн нэг бол энэ Библи гэж үздэг юм шүү хүүхдүүдээ. Тэгээ энэ үүднээс нь та нар зүгээр дээр дагаад шүтээд яв гэж байгаа юм биш. Ер нь нэг харчих хэрэгтэй, сонирхож нэг үзчих хэрэгтэй гэсэн тиймэрхүү юм амьдалд хилдэг юм байгаа бас та. Тэгээ ер нь одоо яхаарахгүй одоо их том бүтээлүүд, том сонгодгууд энэ төрийг бол одоо энэ Библиэс ангид ойлгох бол маш их төвөгтэй. Тэдний одоо бүр их онцгой хүндрэлтний одоо тэр хувь заяанд өөрсдийнх нь тэр одоо хэлэх гэсэн санаа, сэтгэлгээ олон юмд бол үнэхээр энэ Библиэс одоо иш авах, Библиэс санаа авах одоо Библийг ашиглах одоо баг одоо нөгөө дарга нар бичвэрмтэн дээр гарч сураад тавг дарддаг шиг Библиэс ашиглаж тэр зохимжтой газар нь оруулж ээж гэдэг юм уу хэр зэрэг уран чадварлаг сүлжиж нэхэж чаднууд тэр нь баг тэр өөрсдийнх нь тэр их гүн гүнзгий одоо философи гоозвын их айхтар нарийн нандин санаануудыг нь баг баталгаажуулж тамгадарж өгсөн юм шиг болгодог энтергээ хэлжүүл нэг айхтар тийм идэрсэн болчихгүй мэдээж одоо бүх зохиолуудад Библи гардаг заавал энэ төрийг хийж байгаа юм биш ер нь л зүгээр утга зохиолд их онцгой нөлөөтэйгээр бол одоо Библи бол яхаарахгүй уран зохиолын одоо ширгэшгүй их ундаг тэрхүү үед одоо хангадагч одоо суур гэж хэлж болохоор тийм одоо
бичвэр тийм текстүүдийг бол Библи гэж одоо ингэж үздэг юм шиг байна. Библийн нөлөө ороогүй барууны өрний уран зохиол гэж ер нь байхгүй хаа. Ер нь өрний уран зохиол бол тэр чигээрэл ер нь баг мэдхгүй хэдэн хувийн байх юм. Ямар ч байсан нэг 4-3-аас их хэмжээгээр Библиээр суурилсан. Хамгийн одоо онцгой зохиолууд гэж ярихтаа ер нь дандаа л Библиэд явж холбогдоод ирдэг нэг тийм. Одоо тэгээд хамгийн гол нь одоо эн чинь бид нэр болохоор Библийг манай нийт өргөн олон хүмүүс бол юу гэж боддог вэ? Христийн шашны ном гэж үздэг. Гэтэл энэ чинь одоо сая таны ярианд дурдсан тэр тусмаа хамгийн үнцэнтэй уран зохиолын онцгой үнцэнтэй хуучин гэрээ бол хуучин гэрээс бол ерөөсөө 3 шашны үндсэн хариу. Хамгийн эхлээд эртний еврей хэлээр бичигдсэн Юудын шашны тэгээд тэр чинь грек рүү орчуулаад сүүлд нь эллиний үеийн соёлын гол юу болоод баруун руу тарсан энэ төр бол дахиад одоо дараагийн. Тэрнээс гадна бас яг тэр Юудын шашинтай зэрэгцээд бий болсон ислам шашны бас одоо жишээ Коран судар бол бүр хуучин гэрээг бол бүр хүлээн зөвшөөрдөг. Хуучин гэрээг шиг онцгой ном байхгүй Коран дотор заасан байна. Гэтэл хамгийн сонирхолтой нь Иесусыг өөрийн бас нэгэн гигантэн байсан энэ тэргээ буддын зарим эртний юмнуудад явж байдаг. Тэгэхээр өнөө эртний энэ дөрөвний одоо тэр эртний еврей хэлний Тора гэдэг үг манай нөгөө санскритаас авсан дарма гэдэг үг хоёр чи явж нэг үг болж таарад байна шүү дээ. Тэгэхээр энэ ном гэдэг үгний үндсэн утга ганцхан энэ үг нь энэ сударч ингэсэн байна гэдэг. Тэгэхээр энэ ямар учиртай ингээд хүн яхаарахгүй сонирхох хэрэгтэй болж байгаа. Тэрнээс гадна одоо хүндрэлтний язгуурын домог гэл нэг хитгэн домог байдаг. Одоо бүр нийт хүндрэлтэнд. Тэгтэл тэр язгуурын домгуудыг дандаа Библиэс авсан байж. Магадгүй хүндрэлтний уран зохиолын нөгөө их болог болоод идэх утга учир нь эндээ байх шиг байна. Асар олон зохиогч. Нэг зохиогчтой номыг бол одоо жишээлбэл энд ингээд Достоевский гэсэн нэг зохиогчтой ном байлаа гэхэд бол энэ тэр хүний л бүтээл. Гэтэл энэ Библи чинь өөрөө асар олон хүний зохиол учраас өөрөө нөгөө эзлэх орон зай нь үнэхээр тийм агуу ах шиг байна л да. Монголчуудтай холбогддог талаас нь та судалж байв. Хэрээд 8 гэдэг л бүгдээрээ л одоо эрдэнэ шашны урсгалыг одоо дагаж мөрдөжсэн нэг салбарыг нь өөрсөндөө авцсан байсан тийм л цаг үеийн хүмүүс гэдэг. Тэрвээс эхлээд энэ чинь одоо эртний дээр төрийн манай дэлгэрсэн дэлгэрэлтэнд бол нэлээд дээр үеийн яригддаг юм шиг байна. Тэгэхээр тэрвээс хойш л одоо манай урлаг орон зохиолд бол тодорхой хэмжээгээр чинь нөлөөлсөн. Зүгээр ер нь яг нэг хэсэг бас энэ чинь нуус тавчааны дээр 262 билүүнүүд зүйл одоо хуваасан тэр зүйл Библич одоо нэг дотор ингээд зүйлээр явчихдаг шүү дээ. Тэр дугаарлаж тэгж бичдэг тэр дугаарладаг одоо ингээд зүйлчилж бичдэг. Тэр хоёрын хооронд бас яг ийм адил төстэй үйлдэлтэй Библийг юу нуус тавчааг бичсэн тэр одоо өнөөдөр нэрэн тодорхой байгаа тэр хэд хүний нэр дээр яг судлаачид янз бүрийн саналлаад итгэл хинч байсан гэсэн ер нь Библийг бичсэн юу нуус тавчааг бичсэн тэр хүн бол одоо Библийг ямар нэг хэмжээгээр гадарладаг, мэддэг, бас нэг уншсан, ядаж нэг сургын дуулсан хүн байсан гэдэг нь зүгээр ингээд логикийн хувьд ер нь батлагдаж байгаа гэдэг тэр бол олон их том манай судлаачид одоо тэр их хүчээр судлаачид тийм хүмүүс бол тэмдэглээд л байгаа л да. Ер нь бол одоо энэ Библи ч одоо өөрөө ялангуяа одоо тэр хуучин гэрээ бол нэг үндсэндээ нэг 3-9-ээс бүрддэг гэдэг байгаа шүү дээ. Хүн болгон мэдэх байх та. За эхнийх нь бол мэдээж одоо тэр загтал, харилцаа, ерөөл юу за нэг тийм хууль эрхийн гэрээ маягийн тийм хууль эрх талаас одоо тийм бичвэрүүд одоо эхний нэг хэсэг нь. За хоёр дахь хэсэг нь болохоор тэр нөгөө иш үзүүлэгч гэдэг одоо бошиг үзүүлэгч гэдэг нөгөө зөгнөгчд одоо ирээдүйд нөгөө аврагч дэмдэн энэ төр гэж одоо тэр зөвлөсөн тэр бичвэрүүд. За гурав дахь нь бол одоо ерөөсөө уран зохиолын нөгөө ерөөл магтаал одоо дуу шүлэг одоо юу гэдгийг тэр юм. Тэр ер нь одоо ингээд энэ Библийн тэр зохиомж нь байгууламж нь тэгээ одоо тэр одоо бүтцэн за тэгээд доторх их тэр олон зүйл одоо чинь сая өөрөө ярьлаа шүү дээ.
маш олон хүний бүтээл ер нь одоо гол зохиогч нь бол нэг 40 түн бол ерөнхийдөө одоо тэр манай эртний өмнөх 1500 оны орчмоос манай эртний 1-р зуун хүртэл 1600 жилийн дотор нэг 40 орчим хүмүүсийн голж одоо бичсэн тэр загтал нэртэй одоо тийм иш үзүүлэгчдийн бошиг дүндэн одоо иймэрхүү төрлөөр тэр одоо чинь загтал гэдэг чинь одоо манай уран зохиолын явуулалт бол өөрөө мэдэн шүү дээ аюурсан одоо нөгөө зохиомжийн их олон арга 10-аад аргууд дотор чинь одоо нөгөө байгалийн зураглал хөрөг дүр инээ тэр дотор ч одоо чинь загтал харилцаа гэдэг чинь уран зохиол бичих сонирхолтой нэг аргын нэг. Тэр ерөөс одоо Библийн бүтсэн одоо зохиомжийн нэг том одоо маш их баялаг ашиглагдсан тэр зүйл бол одоо чинь тэр загтал хэлбэртэй тийм одоо гэрээслэлтэй загтал хэлбэртэй ийм хэсэг. Тэр ерөөсөө одоо энэ Библи доторх энэ уран зохиолд холбогдох тэр арга нь бүтцэн зохиомж нь за тэгэл одоо хэлд найруулга одоо тэр санаа за тэр анхдагч одоо тэр гол нөгөө философи санаа одоо хүмүүжил энэ тэр зүйлс энэ нь бол ерөөсөө уран зохиолд бол ерөөсөө ганц одоо манай Монголын уран зохиолд биш ер нь дэлхийн уран зохиолд тэр дотроо мэдээж одоо манай эртний соёлтой монголчуудын хувьд бол монголчууд маш их нөлөө үзүүлсэн. Тэгээд манай Монголын хуучны уран зохиолын одоо судалдаг их том судлаачид одоо энэ Сумьяатар гуйнтай сахуулаад одоо манай актив цэрсодн багш энэ гэдэг олон хүмүүс чинь одоо ягарахгүй л одоо үнэхээр одоо манай тэр их Монгол улсын эзэнт улсын үеэс эхлээд одоо манай Библийн соёл, манай бичгийн соёлд манай одоо уран зохиолд бол тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж гэдгийг бол одоо бүр нийтээр хүлээн зөвшөөрөөд одоо зарим нь бүр ингээд текстүүдээр нь баталж ярьж байгаа ийм бол сүүлийн үед маш их гарч ийн л да ер нь. 1306 оны нэг загтал Ватиканд байд юм байна. Тэр Ватиканд байгаа загталд болохоор бид нэр тэнд одоо Иоанн Усын хааны ордонд байгаа нэг самгаартан католик шашны тэр хүн бид нэр одоо асар олон хүмүүсийг цуглуулад ингээд орчуулад найруулж зэгцлээд Библийн судлалыг монгол хэлэнд орчуулад бичүүллээ гэж тэмдэглэсэн. Тэр загтал нь Ватиканд. Тэгээ бодглохоор 1306 он гэдэг чинь ерөөсөн дэлхийн маш олон орон Библичгүй юучгүй бүр христийн шашинч аваагүй үед монголчууд айл эрт Библийн судартай хуучин танилцсан байна гэсэн үг. Тэгээ бодглохоор одоо 14-р зууны ихээр эхлэр ер нь орсчин бараг 17-р зуун муу гэжээж Библийн судар тараасан байна. Гутенберг анх хэвлсэн анхны ном чинь Библийн судар шүү дээ. Тэгэхээр Гутенбергийн хэвлэл гарахаас өмнө ер нь Библийг бол ер нь ам домгуудаар л дамжуулж ирсэн юм шиг байна. Тэгэхээр домгуудаар дамжуулж ирсэн номыг анх удаа Гутенберг хэвлсэн. За тэрнээс хойш одоо мэдгүй энэ Библи чинь хэд хэвлэгдсэн гэдэг үлээ бараг тэр бомоор яригдах хаа. Таны ярианд ч дурдглаа хуучин гэрээ гэдэг. Бид нэр 2009 онд энэ нөгөө дэлхийн уран зохиолын 50 батгаар гарахтаа хуучин гэрээнээс нэлээд хэсгийн төвгээд гаргасан. Библийн нийгэмлэгийнхэн бол өөрсдөө ингээд зөвхөн шашинтай холбоотой биш хэсгийг төвөж авах гэж ингээд нэг тааламжтай биш хандсан л да. Гэхдээ уран зохиол гэдэг талаас хуучин гэрээний тэр үнцэнтэй хэсгүүдийн бид нэр тусдаа текст болгоод авъя гэдэг ийм нэг ном гаргаж ирсэн. Бид нэр одоо эргээд харахад дэлхий дээр зохиогдсон эсвэл дэлхий дээр яригдж үлдсэн гайхалтай үлгэр, гайхалтай домгууд юу вэ гэдэг юм бол яхахгүй Библийн домгуудаас л. Одоо нөгөө хамгийн ихний Адам Еваас эхлээл тэгэл дараа нь нөгөө нэг их үеэр болдог, хүн яадаг, одоо яадаг чинь. Тэгэл өнөөдөр үндсэндээ дэлхийн уран зохиол гэдэг чинь Библиэд байгаа тэр хідэн үлгэр, хідэн домгууд тэднэр дээр л. Тэрнээс гадна Библи өөрөө маш гоё яруу найргийн хэлээр бичигдсэн. Одоо Соломоны дуулал гэлдэг чинь ямар гоё хайр дурлалын тухай ямар гоё уран яруу. Тэгэхээр бид нар нэг манай монголчуудад нэг тийм муу зам байх шиг байна. Бид нар бурхны шашинтай хүмүүс, манай өвөө эмээ бүгд бурхны шашин шүтжижсэн. Библи бол харийн шашны зүйл тэр юу учраас энийг ер нь бүр сонирхож чадахгүй, харж болохгүй гэдэг. Гэтэл хуучин гэрээ бол бараг шашин байхгүй.
хуучин гэрэн дотор явж байгаа тэр бүх зан үйл баг бөөм өргөл шиг. Одоо тэр нөгөө тэнгэрээс нэг юм сонсогдонгууд нөгөөтгөд итгээл тэр өөрийгөө сонгогдлоо гэж үзээд тэгэл нөгөө тэнгэрээс хэлж байгаа зүйлийг дамжуулаад хэлээл те. Энд чинь бол яа харахгүй нөгөө бөөм өргөлийн юм байж байгаа байхгүй. Онгод орж байгаа шиг. Онгод гэдэг чинь бол өөрөө нөгөө сонгогдсон хүмүүсийн бөө болдог энэ төр гэдэг тийм ойлголттой төс те. Гэтэл хуучин гэрээг одоо маш олон судлаач нар судалж үзэж жаад за энэ бол онгодоор бичигдсэн ном юм байна гэсэн дүгнэлтэнд төрсэн. Өөрөө сая хэллээ. Достоевскийн зохиолуудах зарим үйл явдлууд чинь логикоор тайлбарлаж ерөөсөө бүр болдгоо шүү. Өөрөө жүжигчдэд яваад гэдэг тийм юм бол энэ сонгогдсон зохиолууд зөндөл бий. Одоо тийм бясалгалын гэх юм уу одоо юу гэдгийг ийм дээд төвшөнд оюун сэтгэлгээний одоо өөр орчинд орж өөр юмтай холбогдож ёстой одоо нөгөө зарим одоо манай том эрдэмтэд судлаач тэдний яриад байгаагаар тэр өөр мэдээ дохоог одоо сонсож барьж авч тэр орчинтой холбогдож нэг ийм ахуйгасаа ангид тусдаа нэг ийм зүйл байна шүү дээ. Ёстой тэр хонгод гэж байдаг бол тэр хонгодынхаа хүчээр л үтсэн. Ер нь одоо эхлэл нь хүртэл одоо ерөөсөө хүн болгон одоо жишээ авдаг нэг алдартай үг шүү дээ. Одоо өөрөө сайн мэд. Эхлээд үг байсан. Тэрүүн шиг гайхалтай тийм сонин эхлээд үг байсан. Бүр гайхалтай. Бүтээгчийн тухай хэдийгээр ярьж байгаа боловч бүтээгч өөрөө ид шидтэн байгаа байхгүй тий. Тэр үг хэлээл тэнгэр гэж хэлээл тэнгэрийг бий болгоод газар гэж хэлээл газрыг бий болгоод нөгөөх нь хоёулангийн ялгаал дунд нь бий. Одоо тэр чинь өөрөө бүтээгч гэдэг нь одоо хэдийгээр энд бичснээр бол нэг ид шидийн хүн ингээл юм шидтэй юм хэлж байгаа юм шиг боловч тэр бүтээгдэж байгаа явцыг уран зохиолд яаж төрслөх үү гэдэг үлгэр жишээ нь Библи дотор. Тэгэхээр одоо магадгүй тэнд одоо физикийн маш ертөнц бий болсон физикийн ямар нэгэн том үзэгдэл юу ч гэдгийг одоо ингээл эрдэмтдийн ингээл задласнаар янз янзын физикийн ч юм уу химийн янз янзын үзэгдлүүд байж магадгүй. Гэтэл тэрнийг тэр бичээч хүн бол текстээр илэрхийлэхдээ яах вэ? Ерөөсөө ингээд байлаа гэдэг. Маш гоё. Одоо жишээлбэл тэр уран зохиол дотор зүүд зөн ингээд хүний нэг тийм далд ертөнцтэй холбогдож байгаа юм шиг тийм сонин юмнуудыг тэрнийг ямар гоё домгуудаар ингээд байсан. Одоо нөгөө Йосипийн нөгөө зүүд тэр өөрөө тийм зүн бэлгтэй хүн байсан гэдгийг тэрэнд нөгөө зүүдлэгдээд байгаа зүүдээр нь дамжив. Гэтэл тэр зүүд нь өөрөө тэр хүнийг баг нөгөө ах トゥ нартаа гадуурхагдаад судаг таягдаад ингээд алуулахад хүрсэн тэр юунд хүртэл өөрийг авч яваад тэр Египтэд асар том дэвшмэл болгоод баян хүн болгоод ингээд амьдралын яваад тэгээд тэр нь сүүлдээ энэ ард түмнийхээ авралын нэг юу болж зах жишээний тий ингээд бодглохоор энэ юмыг ингээд тэр зохиомж гэдэг юмыг маш гоё хийсэн. Хүмүүс яагаад энэ онгод юм бэ нэ гэдэг нь тэгэхээр бэлэн баг юм зүйл хаа нэгтээс өгөгдсөн юм шиг. Тийм болохоор тэр бэлэн өгөгдсөн зүйлийг сонсдог хүмүүсийн эднэр онцгой иш үзэгчд одоо бошиг үзүүлэгчд энэ төргээд нөгөө өргөмжлөөд ядж байгаа. Гэтэл энэ дээрээс ахаад философи өөр маш олон урсгалд салбарлаж гарсан. Жишээлбэл тэр Авраам жишээлбэл Тэнгэрийн үгийг сонсчоод хүүгээрээ дахид өргөх гэж ийн гээд хүүгээ баг ингээд тайлгалах гэж байдаг штеп. Гэтэл Тэнгэр чи надад үнэхээр юу юм бэ гээд тэрийг болиуллаа. Гэтэл энэнийг сүүлд нь нөгөө экзистенциалист философчд тэрнийг бурхан гэдэгт нь яаж идэг гэж. Ер нь бурхан гэдэг нь юу вэ? Тэгэхээр ингээд нөгөө нэг Сартр ч гэсэн хэлсэн байдаг тийм хүн бурхан байхгүйс ч гэсэн бодож болох байсан гэдэг шиг. Гэтэл бидний хиндэн ч сонин зүүн совин төрж болно. Бидний хинд ч гинт нэг бидний өмнө бодож байгааг бодол төрж байна. Энэ бодлыг бурхан бодуулсан юм уу? Шууд итгэх юм бол бурхан бодуулсан юм шиг санагдана. Гэтэл бурхан бодуулсан юм уу? Өөр юм бодуулсан юм биш байгаа гэдээ эргцүүлэх юм бол энэ өөрөө философи болно. Ингээ бодглохоор энэ хуучин гэрээ бол өөрөө текст болгоны задлаад явхад асар олон салдаа тийшээ урсаж болдог. Тийм гайхалтай. Тийм болохоор одоо манай залуучууд бол бас тэр ядхнаа тэр шинэ гэрээг нь болчих тий. Хуучин гэрээг сайн уншаад үзчихмээрсэн гэдэг. Тэгвэл их олон уран зохиолын уг үндэс эндээс гарч ирнэ. Тэгээ одоо тэр ямар гоё дүрслэл одоо энэ тухай кино олон ч кино болсон өөр олон зохиолуудч давтагцсан. Одоо тэр Египтээс зодж байгаа гэсэн тий. Сонгогдсон ард түмэн гэдэг тэр итгэл үнэмшил одоогийнхоор бол одоо баг нэг пропаганда маяг юм уу та. Тэр итгэл үнэмшил нь тэр ард түмнийг тэр далайг гатлахад
хүрэж байгаа. Гэтэл тэр далай гаталсан ямар тохиол ид шид байсан юм уу, юу байсан, эсвэл магадгүй энэ зүгээр л уран зохиол гэж магадгүй шүү дээ. Үндэ тэр улаан тэнгисийн ус тэгж татраагүй түүхэн тийм юм огт болоогүй ч юм. Гэхдээ энэнийг зохиогч хүн бичсэн учраас энэ уран зохиол нь өөрөө үнэмшилтэй байна. Үнэмшилтэй бичсэн учраас одоо болтол еврейчүүд өөрсдөө итгэдэг тийм. Бид нар үнэхээр сонгогдсон ард түмэн гэл одоо болт. Яагаад энэ одоо болтол энэ Израилууд тэр олон арабуудын дунд яагаад ийм зөрөгтэй бол итгэл үнэмшил. Тэгэхээр тэр итгэл үнэмшлийг бий болгоход үнэхээр ямар нэгэн тийм явдал түүхэнд огт болоогүй ч гэж магадгүй. Гэхдээ бичигдсэн байна, уран бичигдсэн байна, маш өндөр түвшинд бичигдсэн байна гэдэг өөрөө ямар ч зохиомл зүйлийг хинч үнэмшгэд бэлэн, дагахад бэлэн болгодог. Энэ дээр бас нэг үгийн онцгой нэг утас байх шиг байна. Альва улс үндэстний энэ үгийн урдлаг гэдэг юм өөрийнхөө тэр бүр анхдагч соёлын эртний тэр анхдагч том текстүүдтэйг амин холбоотой байх явдал бол ерөөсөө оршин тогтнох, цаашгаа хөгжих гол нөхцөл нь болдго юм шиг. Орооны уран бүтээлч чинь бол ерөөсөө дандаа ямар нэгэн том хүчтэй юм хийх гэхлээр л дандаа Библийн сэдвийг барьж авч шин. Энэ нь бол яаж юм гэхлээр миний бодоход багаас нь тэр Библийг үнэхээр тийм хүн болгонд хүртээмжтэй байлгаснаас болж байгаа шиг. Таны саяны ярьсан шиг нуус товчооныхоо бидний юу гэдэг. Нуус товчоог бид нар дэлхийн хэмжээний зохиол магадгүй хуучин гэрээтэй тодорхой хэмжээгээр уялдаатай үнэхээр энэ хэмжээнд бичигдсэн монголчуудын хувьд баг бие биш зохиол гэдгийг баг яахын тулд бид нар хүн болгонд хүртээмжтэй байх хэрэгтэй юм шиг. Магадгүй одоо айл болгонд заавал байх хэрэгтэй. Айл болгонд байх хэрэгтэйгээс гадна хүүхэд болгонд бүр хинч тийм бүх насанд зориулсан тайлбаруудтай. Бид нар ч одоо нуус тавчааг үнэхээр нэг мөр тайлбарлаж чадсан хэвлэл юм байхгүй шүү дээ. Зарим тайлбар нь ийм байлаа гэхэд маргаантай ч гэдэг юм. Гэтэл Библи бол өөрөө асар их судлагдсан учраас тайллууд нь маш тодорхой. Судалсан хүмүүс нь одоо жишээлбэл бүр тэдэд тийм байдаг ингэдэг гэхэл тэрнийг бүгдийг задлалцсан. Тэгэхээр бид нэр текстийг яаж унших ёстой гэдгийг үлгэр жишээр билээхэн Библийн судар юм шиг. Хуучин гэрээ бол өөрхөн үнэхээр агуу дурсгал гэдэг нь бол тодорхой. Гэтэл энэ агуу дурсгал гэдгийг олж харахгүйгээр хүн хөлийн зөвшөөрөхгүйгээр хүн тэр нэг анхаарахгүй бол тэрнээс юу ч мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо яа харахгүй хуучин гэрээг хандлага өөрчлөөд ядахнаа Библийн судар гэдэг яриад идэг зүйл чинь тийм бузар булай харийн колоничлолын систем бишээ. Энийний цаана асар том бидний нөгөө очих гээд байгаа байгуулах гээд байгаа тэр нийгмийн чинь үндэс суурь нь эндээс эхэлсэн сэтгэлгээнүүд нь бүгд байд юм аа гэд ингээд явах юм бол тэгээ өөрөө уншихад угаасаа гоё штэ. Тэг сонирхолтой. Ямар гоё. Одоо тэр нэг Бабилоны самхаг гэх нэг гоё. Бүх хүмүүс ингээд нөгөө сонгогдсон ард түмчийн ингэж хүчээр хэгцээр хагаад маш хүчтэй болоод ирсэн чинь бүгд нэг хэлээр ярьж байдаг. Би нэг байна. Тэгэнгүүт тэр Бабилоны самхыг босгоцсон. Хорвоод байхгүй. Тэгэнгүүт нөгөө бүтээгч батсан гэж. Энэ хүмүүс гэдэг чинь нийлэх юм бол юу ч хийж чадах юм бэ. Тэгэхээр эднийг нийлээд юм хийж чадхааргүй болов. Эний тулд яах вэ гэхлээр би энийг ойлголцдоггүй болов. Хэлийн салгацсан. Тэгээ өөрөөр хэлтэй болоод нэгэнд би эднийг ойлголцохгүй болохоор нийлж юм бүтээхэ болж байна. Ямар мундаг цаана метафор явж байна тийм ээ. Манай уран зохиол бол хүний хэлээр үгээр бүтдэг урлаг. Гэтэл тэр бүтдэг юм нь анхдагч. Тэгээд тэрүүн сэтгэлгээний анхдагч нь домог. Эцэггүй ариун сүнс гурав бол гурлаа бурхан юм а гэдэг шиг энэ үг хэл домог энэ Библи гурав бол нэг одоо анхдагч нэг юм нэг доо гурван одоо ер нь тэгээд өнөөдрийн өрний уран зохиолыг одоо чинь яг өнөөдрийн цаг үед бол өрний дорны гэх ялгаа байхгүй болчлаа. Гэхдээ ер нь сонгодгоос эхлээл одоо хүртэл явж байгаа өрний уран зохиолын их үндэс нь угаасаа Библи дотор байгаа. Тэгэхээр Библиэс холуур явж байгаад хүн уран зохиолыг ойлгох юмч боломжгүй. Шинэ би тэр одоо Айтматын заасан давсан дээр ч байдаг, Булгаковын мастер мэрэгтэй хоёр дээр ч байдаг, нөгөө Бахын Ричард Бахын нөгөө хурам үзэгдлүүд дээр ч байв. Тэр нэг нөгөө Есүсийн тэр нөгөө Ромын прокуратор нөгөө
Понти Пилат хоёрын яриа байгаа шүү Тий. дээ. Тэн дээрх нэг санаа одоо оюутнууд би бүр нэг семинар болгож өгдөг. Есүс гол санаа нөгөө Есүс ч одоо чинь ингэж байгаа шүү дээ. Чи яг гоо энэ хоёр ч бол нэг нь хүн алдсан, нэг нь нөгөө яатсан ч гэдэг нөгөө Дисмасын Гестас хоёр чинь жигтэйхэн хүнд гарууд байгаа шүү дээ. Чи яг нэг бахан дэмий болоо ярьж алчсан нөхөр гээд дотроо бол энэ мөг яач гээд тэр нэг яг юм яриа сонсч нөгөө чинь бүр урдаас нь бүр цор цорыг нь ятга өөрийн бүр гайхсруулад бүр баг матанд оруулаад тэр гол ярийн их сонирхолтой юу гэсэн гэж за яг чи зүгээр ярьчих чи яагсан байж одоо гайхтар энэ төрсгийг эсэргүүц гараа жагс цугл одоо нураа шатаа энэ төргийг хүн байж чи чинь зүгээр л яг өөр юм ярьсан юм биш чи ер нь Ромын төрмөрийг эсэргүүцээгүй нэ гэдгээл чи хэлчих. Би ер нь одоо ийм юм яриаггүй гэд хэлчих. Тэгээд чамайг одоо ер нь баг ингээд яач гэдэг чинь нөгөө тэнэг нь жоохот өөр нөгөө муу Есүс чинь гүүгүү би ер нь судлаа юм яриаггүй. Ямар ч төр бол хүчирхийлэлтэй. Төр байгаа цагт хүчирхийлэл байдаг. Тэр төр бол устгах ёстой. Тэгэхээр нөгөөд чинь нөгөө төрлөөлж байгаа хүн чинь чи одоо юу яриад байгаа юм бэ чи. Тэгээ одоо агуу их манай Ромын зан хин одоо тэгээд буруу болж байна үү гэдэг. Ерөөсөө ямар ч цаг үед төр бол буруу. Тэр хүчирхийлэл. Тэгээ хүн төрөлхтөн жинхэнэ эзэн өдөрдөгч байх хэвээр. Тэр нь би төрчөөд байна гэдэг. Зүгээр гайхалтай. Тэгээ хамгийн гол нь ингэж байна шүү дээ. Би эргэж ирнэ гэж чи одоо юу яриад байгаа чи тийм ичиг юм юу байдгийг гэдэг Ромын прокуратор та намайг эргэж ирнэ яг өөрийнхөө өөрөлдөл нөгөө одоо манай монголчуудын нөгөө усан нүдтэй цусан зүрхтэй хүний хэрэг ойлгоод байна. Би бол эргэж ирнэ. Та намайг зүгээр ингээд өгчээд ингээд босоод ирнэ гэж ойлгоод. Яг хөө домгоор бол тэгдэгч киномын юм уу дээр ингээд цагаан давлаас босоод ирдэг үстэй. Та яг ингэж ойлгоод би тийм ярив. Зүгээр миний энэ ярьж байгаа юм чинь хизээ нэгэн цагт биелнэ. Бүх хүн тэгшэрхтэй бол энэ шудраг ёс гэдэг юм ялна. Одоо энэ ах дүүсэг ёс гэдэг юм чинь ялна. Одоо энэ төр гэдэг юм чинь хүн нэхлээд төрн доороо байх хэвээр. Одоо өнөөгийн гол номлол чи ерөөсөө тэр шүү дээ. Одоо хүний төрөөсөө дээгүр байх хэвээр. Тэр чи яхахгүй Есүс эргэж ирсэн байгаа шүү дээ. Ямар нэг хэмжээгээр чинь тэр би эргэж ирнэ гэдэг бол миний сургаал хизээ нэгэн цагт. Яг одоо арай болоогүй л байх шиг байна л да. Янз юм тэгтэл. Тэгээ иймэрхүү юу ярил яг хүүхдүүд арай жахын их ойртуулж аавдаг. Ахмадуудаа бол бас залуучуулч бас хүүхдүүд ч бас нэг талаар бас арай жахын өөр л болчихлоо юмыг өөр нүдээр хардаг. Угаасаа ч одоо соёл нь өөрөө ийм түгээмэл универсал шинжтэй болцсон юм шиг одоо бид нар энэс цухтагаад энэнд ямар шүтээд энэ юунд заавал яваараа хүүхдүүдэд дугуйлд нь яваараа гэдэг юм биш юм чинь. Тэгээд одоо энэ чинь аргагүй шүү дээ. Одоо бидний одоо энд ингээд өртсөн зарим номнуудыг харахад чинь энд Ишигуро, Элиот, Достоевский, Жорж Мартины нөгөө хаан ширээний тоглоом бүгдээрээ Библиэс авсан. Ерөөсөн тийм. Тэгэхээр ерөөсөн Библигүй юм. Библи оролцоогүй уран зохиол гэж мэдээж дорн дахинд бол эртний юмнуудад байгаа. Зүгээр ерөнхийдөө бидний өнөөдрийн дэлхийн уран зохиол гэж төсөөлдөг тэр бүх зүйлийн үндэст нь Библи явж байдаг. Тэр тусмаа хуучин гэрээний нөгөө хүн төрөлхтний язгуур хитэн гайхалтай домгууд явж байдаг. Тэгэхээр тэр домог үлгэр за тэгээд тэр бүх тэр сэтгэлгээ энийг бол бид нар шашин үзэл суртал үг текст жинхэнэ хөтөлбөргүй тексттэй илэрхийлэгдсэн уран зохиол гэдэг хоёр юмыг хүн ялгаж чадсан цагтаа илүү боловсралтай сэхэтэн болох магадaltaй. Тэгэхээр текстийн гоо сайхныг ойлгоно гэдэг бол шат өөр зүйл. Тэр бол шашинд хамаачгүй. Тэгэхээр бол хуучин гэрээс өнөөдөр бол битээр шашин ерөөсөө нэг үг жирээгүй. Тийм угаасаа хуучин гэрээ өөрөө шашин байхгүй шүү дээ. Бараг байхгүй. Яг хөө тэнд бол шинэ гэрээ бол үнэхээр шашинтай. Тэгтээ хуучин гэрээ дотор бол илүү гоё манай нөгөө шид дүлгэрүүдтэй илүү төстэй тийм юмнууд илүү явж идэг. Тэгээ энийг мэдээж манай сайн нэвтрүүлэг үзсэн залуучууд сонирхоод өөрсдөө уншаад үзэхээр хамтанд нь орцгоох байдгүй дээ. Тэгтээ өөр утгаар. Тэгээ ер нь ягарахгүй да эцэстэн дээр шашин, уран зохиол, философи энэ гурав чинь ерөөсөн
нэг юм болчихлоо шүү дээ. Орчин цагт ерөөс салгахаа аргагүй ингээд интеграцид орсон. Ер нь шашин гэдэг чинь өөрөө харьцангуй ойлголт болчихлоо. Одоо зарим утгаараа одоо яадаг шүү дээ. Зарим утгаараа амтан хайрлагч шашин болж байна. Зарим утгаараа рок хөгжим сонсогч шашин болж байна. Яг тэгвэл шашин гэдэг юу вэ гэдэг бид нэр ахаж нөгөө 2-3 мянган жилийн өмнөхөөс өөрөөр харах хэрэгтэй болчиход байна. Одоо Библийн талаар илүү зэгцтэй ойлголт өгөх яриа өрнөсөнд их хоёр доктортой их баярлалаа. Тэгээ та өнөөдөр одоо яг л нэг номлогч шиг л нэг Библийн хар содор барьж байгаа л ингээл үнэхээр сайхан байлаа. Онцгой бичигдсэн, онцгой зохиомж олсон ном гэдэг бол мөнх юм байна. Тэр нь хамгийн чухал. За баярлалаа. За аюулсандаа баярлалаа. Доктор баярлалаа. Одоо баг үзэгддэггүй, энд тэнд харагддаггүй, зурагтаар гардаггүй. За сайн мэцхан уу? Би та бүхэндээ Dusty Springfield-ийн Son of a Preacher Man гэдэг дууг төлөвлөх гэж байна. Энэ дууны үг түүхийг хальтгах юм бол анх 1968 онд цацагдчихсан. Дэлхийд дахин мэдхээр Tarantino найруулагчийн Pulp Fiction киноны хэсэгтээ гардаг хүмүүс мэднэ. Тэгээд Tarantino найруулагч нь ярилцлагандаа энэ хүнийг хэлжсэн. Энэ дууны зөвшөөрлийг авч чадахгүй байсан бол киноныхон тэр хэсгийг бичигдэхгүй байх байсан хэмээн дурдж исэн. Энэхүү Son of a Preacher Man дууг төлөвлөе. Through the backyard we go walking, and he look into my eyes. Lord knows to my surprise, the only one who could ever reach me was the son of a preacher man. The only boy who could ever teach me was the son of a preacher man. Yes, he was, he was. Ooh, yes, he was. Was the son of a preacher man. The only boy who could ever teach me was the son of a preacher man. Yes, he was, he was. Ooh, yes, he was. How will I remember the look that was in his eye, stealing kisses from me on the side, taking time to make time, telling me that it's all mine, learning from each other's knowing, looking to see how much we've grown. And the only one who could ever reach me was the son of a preacher man. The only boy who could ever teach me was the son of a preacher man. Yes, he was, he was. Ooh, yes, he was. He was a sweet talking son of a preacher man. Kiss me, son of a preacher man. The sweet loving son of a preacher man. The only boy who could ever teach me was the son of a preacher man. Yes, he was, he was. يتبسم غار ورديها الشقا، يتبسم غار ورديها الشقا.
وجغماني فرقت وجغماني فرقت صوت الطين